Сайн бацгаана үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хятад хэлний дон чатны хичээл эхлээд бэлэн боллоо. Өмнөх хичээлээрээ бид хятад орны мэдгэдэн гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг хамтаа сурсан. Эрэг нэг санацгай. Ни куа яо чэн Жунгуо тунгло. Чи удахгүй хятад оронд нэвтэрхий боллоо. Шуо ши зай да wo yue le yue xihan Zhongguo wenhua le. Үннийг хэлэхэд би хятад соёлд улам бүр дуртай болоод байгаа. Гуа янто май гоуроо. Нүглийн нүдийг гурилаар хуурах гэх мэт үгсийг үзсэн. Ингээд үгийн сангийн шинэ хичээлээ эхлүүлье. Өнөөдрийнхээ хичээлээр ёс заншил гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгнүүдэд үзцгээе. Та бүхэн хичээл дэвтэртээ оролцож бичиж тэмдэглэхтэй бэлдээрэй. Хичээлтэй холбоотой нэр үгсийг үзцгээе. Бидний үзэх эхний үг бол фүүюэн. Фүүюэн үйлчлэгч. 这家茶馆的服务员很热情。这家茶馆的服务员很热情. Энэ цайны асрын үйлчлэгч их найрсаг. Хүү Дах гэсэн утгатай нэр үг болон цайны тоолго үг болдог. Жишээг хамтаа харцгаая. Лай и ху ча. 再来一些点心. Нэг дах цай бас баг зэрэг нарийн бов аваад ирээрэй. Энэ жишээнд орсон点心гэдэг нь нарийн бов амттан гэсэн утгатай нэр үг байна. Үргэлжлэл үзэх шинэ үг бол фэнсу. Зан заншил хэв дадал гэсэн утгатай. 你可以了解我们这儿的风俗. 你可以了解我们这儿的风俗. Манай энэ тийм дадал заншлыг ойлгож мэдэж болно. Дараагийн үгийг харцгаая. 声音 дуу аваа чимээ гэсэн утгатай. 这儿的声音太大. 这儿的声音太大. Энд чимээ маш их байна. Дараагийн үг бол чангсуо. Газар гэсэн утгатай. Жишээг хамтаа харцгаая. 在公共场所说话的声音应该小点儿。在公共场所说话的声音应该小点儿. Олон нийтийн газар ярианыхаа дууг намсгах хэрэгтэй. Одоо бүгдээрээ зарим хоолны хэрэгслийг нэрлэж сурцгаая. 筷子 савах. 刀子 хутаг. 叉子 сэрэ. 盘子 таваг. 勺子 халбаг. Ингээд жишээ хамтаа харцгаая. 中国人吃饭用筷子，洗饭人用刀叉。中国人吃饭用筷子，洗饭人用刀叉. Хятад хүн савхаар хоол иддэг, барууныхан хутга сэрэгээр хоол иддэг. Дараагийн үг бол шиу. Хоол хүнс. Жишээг хамтаа харцгаая. 你手指上有点食物. 你手指上有点食物. Чиний хуруунд дээр баг зэрэг хоол болчиж. Энэ жишээнд орсон шоужи гэдэг нь хуруу гэсэн утгатай. Харин одоо хичээлтэй холбоотой үйл үгээ сурцгаая.
发现 олж мэдэх илрүүлэх 我发现一件事 我发现一件事 би нэг хэрэг явдал олж мэдлээ. Тэн далах гэсэн утгатай уйлог байна. 在中国吃饭的时候舔手指不是好习惯。在中国吃饭的时候舔手指不是好习惯. Үүнийг орчуулбал Хятадд хооллож байхдаа хуруугаа далгах нь онц биш.切 хэрчэх 把大块切成小块 把大块切成小块 том хэсгийг жижиг болгон хуваах. Ингээд тэмдэг нэрийн шинэ үгсийг хамтдаа суръя. Анжин 50 чимээгүй нам гүм гэсэн утгатай. 在咖啡厅特别安静 在咖啡厅特别安静 кофений газарт үнэхээр нам гүм юм. Шау ялгүй жаахан гэсэн утгатай тэмдэг нэр. 请稍等 ялгүй хүлээнэ үү. Рэнау хөдөлгөөнтэй бужигнсан. 茶馆就是最热闹的地方 茶馆就是最热闹的地方. Цайны асар бол хамгийн хөл хөдөлгөөнтэй газар. Өнөөдрийнхөө хичээлтэй холбогдуулж үзэх холбоос үг бол 一边 Монгол хэлний тэгэнгээ ингэнгээ гэсэн утгатай хоёр үеийг нэгэн зэрэг хийхийг хэлдэг. Жишээ авч үзье. 大家一边喝茶一边聊天 大家一边喝茶一边聊天 бүгдээрээ цай уунгаа ярилцаж байна. Энэ чинд орсон 聊天 гэдэг нь ярилцах чалчих гэсэн утгатай уйлог. Одоо бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлтэй холбогдуулан барууны болон хятад хүмүүсийн амьдралын хэв маягийн ялгааг мэдэж авцгаая. 西方人觉得在公共场所说话的声音应该小一点。西方人觉得在公共场所说话的声音应该小一点。Барууныхны бодлоор олон нийтийн газар ярианыхаа дууг намсгах хэрэгтэй. 在饭馆、商场、火车站，中国人说话的声音都很大. Хоолны газар, дэлгүүр, галт тэрэгний буудалд хятадуудын яриа маш чанга байдаг. 西方人吃饭用刀叉. 西方人吃饭用刀叉. Барууныхан хутга сэрээгээр хоол иддэг. 中国人吃饭用筷子. 中国人吃饭用筷子. Хятад хүн савхаар хоол иддэг. 中国人经常吃米饭和菜. 中国人经常吃米饭和菜. Хятад хүн ихэвчлэн будаа болон ногоо иддэг. 西方人经常吃面和肉. 西方人经常吃面和肉. Барууныхан ихэвчлэн гурил болон мах иддэг.
Үзэгчдээ одоо бүгдээрээ үдсэн шинэ үгсээ ашиглаад дасгал ажиллацгаая. Дараах өгүүлбэрийг орчуулаарай. Цайны асар бол хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар. Бүгдээрээ цай уунгаа ярилцаж байна. Ингээд хариултаа амтаа арцгаая. 茶馆就是最热闹的地方. Цайны газар бол хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар. 大家一边喝茶一边聊天. Бүгдээрээ цай уунгаа ярилцаж байна. Өнөөдрийнхөө үгийн сангийн хичээлээрээ түгээмэл хэрэглэдэг хэлц үгээс сурцгаая. Эхний хэлц бол 天花乱坠. 天花乱坠. Чихэн дээр цэцэг ургатал ярих гэсэн утгатай. 五分不起浪. 五分不起浪. Үүнийг орчуулвал салхи үгүй бол давлгаа үсгүй гэсэн утгатай бөгөөд монгол хэлний овоо босгоогүй бол шаазгаа ханаас суух гэсэн хэлцтэй утга дууж байна. Ингээд жишээг хамтдаа харцгаая. 五分不起浪, 总有点阴头吧. Овоо босгоогүй бол шаазгаа ханаас суух ямарч байсан нэг учир байгаа байх. Өнөөдрийнхөө хичээлээр бид ёс заншил гэсэн сэдвийн хүрээнд шинэ үг сурч тэдгээрийг баттган тасгад ажиллалаа. Үдсэн шинэ үг хэлц үгсээ сайтар тогтоон өдөр тутамдаа хэрэглэж сураарай. Дараагийн хичээлээр Жунчөөжи буюу намрын дунд царын баяр гэсэн сэдвийн хүрээнд шинэ үгсийг үзэх болно. Үзэгчдээ үргэлжлүүлэн ярианы хэлний хичээлээ хүлээн авч үзнэ үү? Хятад хэлний алсын зайн сургаалт.